Сайн байцгаана хүүхдүүдээ. Та бүхэндээ тоог нэг оронтой тоогоор үржүүлэх үйлдэлийн баттал хичээлийг хүргэж байна. За бодлогынхаа өгүүлбэрийг хамтдаа уншицгаая. Дэлгүүрт тус бүр нь 85 кг 3 хайрцаг алим, тус бүр нь 107 кг 4 хайрцаг лир байв. Дэлгүүрт нийт хэдэн килограмм жимс байна вэ гэж. За бүгдээрээ нэг удаа уншичаарай хүүхдүүдээ. За бодлогот маань 3 хайрцаг алим, 4 хайрцаг лир өгөгдсөн. Тэгвэл бодлогынхаа өгүүлбэрийг төлөвлөхдөө бүгдээрээ алим лир гэж төлөвлөж болох нэ. За төлөвлөе. За 3 хайрцаг алим өгөгдсөн. Тэгвэл бүгдээрээ 3 хайрцаг алимныхаа нэг хайрцагийг нь нэг дөрвөлжингээр төлөөлүүлье. За 1 хайрцаг, 2 хайрцаг, 3 хайрцаг. За тус бүр нь 85 кг гэхээр юу гэсэн үг вэ хүүхдүүдээ? Зүйтэй. 1 хайрцаг нь 85. Дараагийн хайрцаг нь 85. Хайрцаг болгоно 85 кг алим байсан гэсэн үг ээ. За ингээд төлөвлөжлөө. Зурчлаа. За тус бүр нь 107 кг 4 хайрцаг лир. За тэгвэл 1 хайрцаг лирээ мөн адилхан нэг дөрвөлжингээр төлөөлүүлье. За 1 хайрцаг, 2 хайрцаг, 3 хайрцаг, 4 хайрцаг. За тус бүр нь 107 гэхэд 1 хайрцаг нь 107 кг лир байсан гэсэн үг. Дараагийн хайрцаг нь мөн адилхан, дараагийн хайрцаг нь ч мөн адилхан 107, дараагийн хайрцаг нь мөн адилхан 107 кг лир байсан гэсэн үг. За одоо асуулт уншия. Дэлгүүрт нийт хэдэн килограмм жимс байна вэ гэж. За жимс гэхээр алим лир 2 нийлээд хэд вэ гэсэн үг байна, тийм үү? За тэгвэл бүгдээрээ нийтээ болохдоо энэ амтанд төлөвлөдөг шүү дээ, тийм ээ. За тэгвэл шууд нийтийг олчих юм болов хүүхдүүдээ. Үгүй. Эхлээд 3 хайрцагт нийт хэдэн килограмм алим байна вэ гэдгээ яах вэ? Олох нэ. Дараа нь яах вэ хүүхдүүдээ? Зүйтэй. 4 хайрцаг нь нийт хэдэн килограмм лир байна вэ гэдгийг олох нэ. За алим лирийнхээ хэмжээг олцсны дараа нийт хэдэн килограмм жимс байна вэ гэдгээ олох байна. За тэгвэл одоо бүгдээрээ алимныхаа хэмжээг жинг олё. За үүний тулд 385 байна, тийм үү? За 385 гэж олж байна. За мөн нэг чанар байдаг хүүхдүүдээ. Үржигдэхүүний байрыг солиход үржүүрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг. За тэгвэл тэр чанар ёсоор бүгдээрээ үржигдэхүүний байрыг сольж бичье. 385-аагаа 85-ыг үржигэн 3 гэд сольж бичье. Үржигдэхүүний байрыг солиход үржүүрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг чанар ёсоор би 85-ын дээр нь гараад үзчихлээ шүү хүүхдүүдээ. За үржүүлье. Тоог нэг оронтой тоогоор үржүүлэхдээ эхлээд нэгжээ тоогоор үржүүлнэ. Дараа нь аравтаа тоогоор үржүүлнэ. За үржүүлж үзье хүүхдүүдээ. 3 5 нь 15. Нэг саналаа. 3 8 нь 24. 24 дээр нэг нэмээд 25. За энэ юу гацж байгаа вэ хүүхдүүдээ? Зүйтэй. 3 хайрцаг юу гарч иж байгаа вэ хүүхдүүдээ? Зүйтэй. Алим. За 3 хайрцаг алимныхаа жинг олчлаа. За одоо бүгдээрээ 4 хайрцагт тус нийт хэдэн килограмм лир байгаа вэ гэдгийг олё. За түүний тулд мөн адилхан үржигдэхүүний байрыг солиход үржүүрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг чанараараа бүгдээрээ 107-гоо
дээр нь гаргаад өччихье. За 407. За тэгвэл ямар чанар ашигласан байх нь гэвэл үржигдгүүний байрыг багш нь солилцсон байна. 4 нуган дээр байх. Үржигдгүүний байрыг солиход үржүүрийн чанар өөрчлөгдөх гэдэг чанар ёсоор багш нь байрыг сольж үзсэн шүү гэдэг. За үржүүлэхдээ нэг оронтой тоогоо нэгжээрээ үржүүлнэ. Нэг оронтой тоогоо нэгжээрээ үржүүлнэ. За мөн 10 та нэг оронтой тоогоор үржүүлээд 100 та нэг оронтой тоогоор үржүүлнэ. За үржүүлж үзье бүгдээрээ 4 7 28. За 8-а тавилаа. 2 10-т болцсон учраас 10-т дээрээ 2-оо санаж өгнө. За одоо 10-та нэгжээр үржүүлье. Тгийг ямар ч тоогоор үржүүлсэн тэг. За тэг дээр 2-ыг нэмлээ 2. За 10 хүрэхгүй байгаа учраас багшд нь санах зүйт байхгүй байх нэ. За 1 4 нь 4. За зүйтэй 428 кг. За энэ юу гарч ирсэн бэлээ хүүхдүүдээ? Өө зүйтэй 4 хайрцаг 4 хайрцаг лир гарч ирсэн байна нэ. За одоо бүгдээрээ бүх жимснийхээ нэг дэлгүүрт нийт хэдэн килограмм жимс байна уу гэдгийг одоо олж авах уу хүүхдүүдээ? За болно. Тэхийн тулд 255 кг алим дээрээ 428 кг лирээ зүйтэй нэмж өгнө. За 13 10 хүрцөвчээс 10 дээр 1 санчи. За эдгээр 3 нэмээд 8. За 4 дээр 2 нэмлээ 683 кг. За энэ одоо юу гарчиж байгаа? Зүйтэй нийт. За нийт жимсний тоо гарчиж байгаа нэ. За ингэж олж болох нэ. За тэгэхээр бид нар сая 2 оронтой тоог 1 оронтой тоогоор 3 оронтой тоог 1 оронтой тоогоор үржүүллээ. За багш нь ганц 2 болгон дээр ахаад нэг үржүүлэх аргыг тайлбарлая. За анхаараа хүүхдүүдээ. За 3-оор үржүүлээд үзье. За 437 3-оор үржүүлээ. Тэхийн тулд мөн адилхан нэгжийг тоогоор үржүүлнэ. Дараа нь 10-та тоогоор үржүүлээд дараа нь 100-та нэг оронтой тоогоор үржүүлж өгнө. За 3 7 21 нэгээ тавилаа 2 10-т хүрсэн учраас 10-т дээр 2-ыг санаж өгнө. 3 3 нь 9. 9 дээр 2-ыг нэмэхээр 11. За 11 гэхээр 10 болчихж байгаа гэсэн. За тэгвэл 100 хүрсэн учраас 1 санаж өгнө байна тийм ээ. За 3 4 нь 12. 12 дээр 1-ийг нэмэхээр 13. Ингэж үржүүлж. За мөн адилхан ахаад нэг тоог үржүүлж үзье хүүхдүүдээ. За үржүүлж үзье. За мөн ялгаагүй нэгжийг нэг оронтой тоогоор үржүүлнэ. Дараа нь 10-та нэг оронтой тоогоор үржүүлнэ. 100-та нэг оронтой тоогоор үржүүлнэ. За үржүүлээ. 4 9 нь 36 3 саналаа. За тгийг ямар ч тоогоор үржүүлсэн тэг гардаг. Тэг дээр 3-ыг нэмлээ 3. 1 4 нь 4. За ингэж үржүүлэх нэ. За гэрийн даалгаварт авах нийт тавьчих. За нэг өгүүлбэртэй бодлого 3 үржүүлэх тоглоо шүү хүүхдүүдээ. За энэ өнгөөр ялгаж зурсныг маш сайн ажиглаарай. Хэдэн шуудаа луун байна уу? Хэдэн шуудаа манжин байна уу гэдгийг тодтогсон байгаа. За тус бүр нь 77 кг жинтэй гэхээр нэгнэ гэсэн утгатай тийм ээ. За зурглалаа сайхан зөв зураад асуултаа тэмдэглээд бодлогоо бодож багш руугаа илгээрэй хүүхдүүдээ.